зан чанар бол түүний өөрийн төрлөх мөн чанар билээ. Энэ нь цаг хугацааны явцад тогтворчлогддоггүй. Газар зүйн байршлын өөрчлөлтөөс болоод ч өөрчлөгддөггүй. Түүний төрлөх зан чанар нь түүний yoгийн мөн чанар юм. Тэр өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлэхээс үл хамааран мөн чанар нь өөрчлөгддөггүй. Түүний зөв зан чанарч өөрчлөгддөггүй. Бурхныг урдуулах үед түүний гаргадаг зүйл нь түүний төрлөх зан чанар юм. Энэ үед түүний уур хэдэнгийн цаад зарчим өөрчлөгддөггүй. Цорганц ялгамж чанар байр суурьч өөрчлөгддөггүй. Тэр уралдгийн шалтгаан нь түүний мөн чанар өөрчлөгдсөн. Эсвэл зан чанараас нөр элемент гарснаас болдоггүй. Харин өөрийг нь эсэргүүцдэг хүний эсэргүүцэл зан чанарт нь хазнаас болдог. Хүн Бурхны гэрээ зэргүйгээр өдөн хатгах нь Бурхны ялгамж чанар байр суурийг ихэд сойрдог. Бурхны үзэл бодлоор бол хүн түүнийг өдөхтөө түүнтэй тэмцэлдэж түүний уур хэдэн тэнсэж байдаг. Хүн Бурхныг эсэргүүцэж Бурхантай тэмцэлдэж Бурхны уур хэдэн тасралтгүй тэнсэх үед тэр нь чухамдаа нүгэл хяналтаас гарсан үе мөн. Энэ үед Бурхны уур хэдэн аяндаа илчлэгдэж харагдана. Тиймээс Бурхан уур хэдэнгээ илэрхийлхэн бүх хорон мохож оршин байхаа болохын бидэг тэмдэг. Дайсагнагч бүх хүч устгахын бидэг тэмдэг билээ. Энэ бол Бурхны зөв зан чанарын Бурхны уур хэдэнгийн хосгүй чанар билээ.